Маяг сонирхолтой юмнууд яригдана өнөөдрийн бичлэгэн дээр. Заараа интернет яаж ажилд орох вэ гэж хүмүүс надаас асуусан байсан. Тэгээ тэрний талаар би ярив. Маш их ингээ харахад бид нар ингээл үйлчлэгээний газар зарын нөхлөөр орохоор яг амарх юм шиг харагддаг шүү дээ. Гэхдээ сурах юм маш ихтэй газрууд маш цэвэрхэн ажил байдаг. Ялцгүй. Тэгээд би ерөнхийдөө олдог байсан цалингуудыг хэлэх юм бол яг би заараад болохоор сард нэг янаас амар зам руу явж байгаа юм манайхаа. Нэг таслааслаг явж байгаа. За сайн уу? Өөрийгөө эхлээд танилцуулж байна. Намайг Биндэр яг гэдэг. Бэ гэж дууддаг. Японд 6 жил амьдарч байгаа. Одоо Италид ирээд бас 7-8 сар ингээ болоод явж байгаа юм охин байна. Тэгээд Японд болохоор их сургуулаа төгссөн байхгүй юу? Тэгээд их сургуульд сурж байхдаа болохоор цагийн ажлууд хийсэн. Тэгээд цагийн ажил хийж байхдаа болохоор Uniqlo, Zara тэгээд би бас нөр хөгжимчин Марин хураараа бас жоохон халтур энтер хийдэг байсан. Тэгээд ковид үеэр бодлого хүлээн авдаг тийм газар ажил хийсэн. Тэгээд энэ ажлуудынхаа энэ туршлагуудыг та нартай хуваалцъя гэж бодоод энэ бичлэгээ хийж байна. Өмнөх бичлэг дээр болохоор би Uniqlo-с ямар бараа авбал зүгээр эдий хүмүүс Uniqlo гэдэг тий. Яг Uniqlo юу зарагддгийг хүмүүс мэдэхгүй шүү дээ. Яг Uniqlo-гийн маш сайн зарагддаг бас миний санал болохоор маш сайн бүтээгдэхүүнүүдийг та нар санал болгосон тийм бичлэг хийсэн байгаа. За энэ гэхдээ айгүй хүмүүст одоо миний ярьж байгаа байдал таалагдаагүй ч гэсэн хөөрхөн хүмүүст хүрж байгаа бичлэг хэрэг болж байгаа үндэ хэрэг болж байгаа гэж бодож байна. Тэгээд маань ч гэсэн хэрвээ Uniqlo гэж мэддэг мөртлөө яг ямар бараа авахаа мэдэхгүй байгаа бол эсвэл ямар бараа зарагддгийг бас мэдмээр байгаа бол тэр энэ бичлэг рүү ороод үзээр. Тэр бичлэгийг хийсэн дараа Uniqlo, Zara интернет яаж ажилд орох вэ гэж хүмүүс надаас асуусан байсан. Тэгээд тэрний талаар би ярив. Тэгээд бас оюутнууд Японд очиод ямар ажил хийдیں۔ Интергээд тэдний талаар ерөнхийдөө өөрийнхөө туршлагаас үндэслэж яриа гэж бодсон юм. Их сонирхолтой юмнууд яригдана өнөөдрийн бичлэгэн дээр. За би эхлээд Японд шууд очингуудаа 7-8 доод очижсэн байхгүй юу. Хоккайдогийн хэлний бэлтгэлд явсан. Тэгээ Хоккайдогийн Хигашикава гэдэг айгүй жижигхэн хэлний бэлтгэлд сурж байхдаа яг Хигашикавад ганцхан ширхэг 7-Eleven байдаг. За тэр Хигашикава гэдэг тийм жижигхэн хотын 7-Eleven гэдэг газар очисныхаа дараа барал шууд миний Японы хэлнийг N5 мав N4-т л хийсэн баг. Маш муу байсан. Би бүр дараагийнхаа юу шилж байгааг анх ерөөсөй ойлгоогүй. Анх ажилд орохдоо эрсдлэг өгөхдөө очихдоо бас юу ч ойлгоогүй тийм очисон. Тэний талаар нөхөдөө бол өмнөх өөр бичлэгээр ярьжсэн. За энэ бичлэгэн дээр ярьжсэн. Энийг юу ч оруулчих сонирхол үзээрэй. Тэгээд анх Хоккайдод очиод Хигашикава гэдэг жижигхэн хотод 7-Eleven гэдэг газарт би гуйж агаад ажилд орсон. Тэгээд мэдээж одоо залуухан хүүхэд чинь одоо ингээд бодохоор айгүй юм би чадна би бүхнийг чадна л гэдэг тийм зан чанартай байдаг штэ. Яг тэр зан чанараараа би чаднаа зүгээрээ би сурнаа гэл айгүй тийм инээж тэр хүнд тийм харилцагчтай харьцахад айгүй зөв хүн юм шиг намайг харсан юм шиг ба. Миний Японы тийм сайн биш ч гэсэн тэр одоо Eleven-гийн маань дарга маань намайг зөвшөөрөөд тэгээд би орж исэн байгаа. За тэрэн дээр нь болохоор би өөрөө 7-Eleven дээр очингуудаа би ажилд ормоор байна гэж хэлээд чинь амар жижигхэн хөдөөгийн хот. Айгу тийм юу ч байхгүй, айгу намуун тайван бараг годамжаар хүн явж байгааг харагддаггүй тийм хотын тийм 7-Eleven-д анх ажилд орно гэдэг бол айгу тийм том шанс надад бол байсан. Тэгээд тэрний ачаараас миний Японд айгу сайжирсан. Би одоо амьдралтаа анхудаа тийм цагийн ажил бол хийж үзсэн гэсэн үг юм. Хигашикавагийн 7-Eleven болохоор би тэнд цагийн нэг 700-800 юм байсан болов. Тэр чинь бүр айгу бас хэдэн жилийн өмнө штэ. Тэгээд бас хөдөө газар хот хөдөөгөөс шалтгаалаад цагийнхан төлбөр нь өөр байдаг. Би 700-800 yen-ээр тэгээд нэг чадхаараа л би 2-3 цаг л 3-4 цаг л ороо гардаг байсан баг. Тэгээ нэг сард 30,000 yen, 20,000 yen литр авдаг байсан. Тэр үед угаасаа миний нөгөө нэг хэлний бэлтгэлийн төлбөр маш хямдхан байсан. Хоол нь бас хямдхан ингээд доор мэдэр бүгдээрээ орсон. Тэр хүүхдүүд болох нь тэнд хөдөө газар мөнгө өрөөд байх надад ямар ч тийм одоо шаардлага гарч ирээгүй надад тэр 20-30 мянга маань болж ирсэн. Би тэр 20-30 мянгаар л байрны төлөөсөө барал ингээд төлж исэн баг. Би нэрээ та нар сонирхож ивэл энэ нэрийг нь оруулж энэ Хоккайдогийн хэлний бэлтгэлийн сургууль үнэхээр хямдхан. Тэгээд яг ингээ хэл суурь гэж нэг жил чамаагүй те 6 сар чамаагүй ингээ маш сайн хэл суурь гэж байгаа хүнд нэр энэ хэлний бэлтгэл нэр үнэхээр сайн шүү заа боломжийн шүү за та одоо хотын төвд очиод мөнгө төрөг мөрн хичээлээс хатаарна гэсэн байхгүй яг л хичээлтэй төвлөрн хүүхдүүд тийм Японд задаг сургууль байгаа.
За тэгсэн ядаараа би Токио руу яваад би ч айгүй тийм тэнэг зөрөгтэй юм шиг ингээ бодохоор. Тэгээд харж агаад интернетээс харж агаад зараад би угаасаа туртай хувцсан айгүй туртай миний өөрийн сонирхол маань. Тийм болохоор дүүл хувцас зардаг газар очиё гэж бодонгуудаа Зарагийн Гинзад байдаг. За Гинза гэдэг чинь болохоор айгүй тийм том хүмүүс үйлчлүүлдэг, мөнгөтэй хүмүүс явдаг тийм одоо гудамж баггүй юу. Тэгээд яг тэр Гинзад байдаг Зарад нь анх одоо ярьцлага өгөөд орж исэн. За тэгээ вебсайтыг нь би энэ дээр ингээд оруулчих. Тэгээ анх очиод айгу азтай ч юм намайг шууд ярьцлага өгөөл тэгэл би тэгэл шууд Зарад орчихсон. Тэгээд ер нь бол Зара надад айгу их гоё байсан. Би тэнцээс маш их юм сурсан. Японочууд яаж үйлчлүүлэгчтэйгээ харьцдیں۔ Тэгээ Испанийн тим Зара гэдэг брэнд шүү дээ. Тэгээ ер нь одоо 20 настай 20 хүрээгүй хүүхдэд бол Зара гэдэг чинь айгу гоё брэнд байгаа шүү дээ. Тэгээд ингээд дуртай хувцас авч болдог. Тэгээд нөө Зарагийн Натамд ажиллаж байгаа ихнэр чинь зөвхөн тэр чинь part time job одоо биш, цагийн ажил биш. Ерөнхийдөө бол бас юм ажилчин яг тийм бүтэн цагаар ажилладаг тийм ах ихчнэр байсан байхгүй. Тэгсэн мөртлөө айгүй тийм гоё бие авч явдаг гоё ихчнэр ядлагийн зад юм чинь тий. Тэгэл байсан нөт тэмдэглэжсэн байхгүй юу? Би чи ингээл бүр нэг бүрслийн юмыг тэмдэглээд маш ихт ингээ харахад бидний ингээл үйлчлэгээний газар Зарын өнөглөөр орохоор яг амарх юм шиг харагддаг штэ. Гэхдээ сурах юм маш ихтэй газрууд маш цэвэрхэн ажил байдаг. Ялцчгүй өнөглөө Зара юм уу тий ямар нэгэн тийм хувцас дэлгүүртэй ажиллах бол ялцчгүй маш цэвэрхэн ажил байдаг аа. За Зарад болохоор би юу хийжсэн бэ гэх юм бол кашер хийжсэн. Тэгээд одоо үйлчлүүлэгчтэй харьцсан үйлчлүүлэгч юм асуух юм бол өгнө. За тэгээд дэлгүүр хаахад туслана, дэлгүүр нээхэд туслана, хувцас ивхэн одоо шинэ 9 цагт Зара яг ингээд хаангуут 9-10 хооронд бид чинь нөгөө нэг хувцснуудаа бүгдийг жимбитлийг ивхэж дараагийнхаа өдөрт бэлдэж тавьдаг байхгүй юу? Тэгэн тэр эвхэл төрсөл хүний амьдралд айгүй хэрэг болд юм байлээ. Дараа нь ингээл ер нь тийм ах чинь айгүй хөөрхөн гой ах чинэр байсан. Тэгэл тэр Зарагийн ихнэр амар урт уртай амар гой хувцас хүмүүстэй айгүй гой хувцалдаг. Менежерүүд нь яг Зарагийнхаа хувцсуудыг өөртөө өмсдөг. Бид нар болохоор өөртөө юниформтэй. За тэгээд цагийн үнэлгээ 1200 орчим байсан шиг санагдаад байх энэ тэр үедээ. Бонд болохоор хамгийн ихтэй 28 цаг. Амралтын үед болохоор 48 цаг ч илүү байдаг шиг санагдчихэж байна. Гардгаасаа шалтгаалаад нэг 40-50 мянгаас ихсүүлээд 120-30 мянга хүртэл авчихсан үе ч гэсэн байгаа 120-30 мянган yen зөвхөн би Зараад ажиллаад штэ. Тэгэхээр сайн байгаа зү тий. За миний санаж байгаагаар 30% хямдралтай ажилчны хямдрал гэдэг 30% хямдралаар би хувцас авдаг байсан. Одоо удирдал болгоон Зара чи хямдардаг штэ айгу том сэлүүд зарладаг. Тэр сэлүүдийг нь зарлсан мөртлөө тэр сэлүүд нь бага мөртлөө тэр сэлээс нь дахиад 30% хямдруулж тэгж авдаг байсан байхгүй юу. Тэгэхээр ажиллаж байгаа хувийн хувьд бол миний хувьд үнэхээр гоё байсан. Хувцас дуртай, цэвэрхэн газар ажиллая, Япон хэлээ сайжруулъя, Япон одоо тий customer service суралцъя гэж бодож байгаа хүнд бол тийм хувцсны дэлгүүрт ажиллах бол маш гоё. За ялангуяа Зара бол үнэхээр гоё. Ялангуяа Гинзагийн Зара дараа нь өөр ажлууд энэ төр хайгаад явахд ч гэсэн ерөнхийдөө бол Гинзагийн Зара гэдэг чинь айгу том штэ. Тийм том газар тэгж ажиллаж исэн гэхээр чинь мэдээж дараагийн Арабайт ч юм уу дараагийн Японы энэ хаа газар ажилласан ерөнхийдөө бол таны CV-н дээр чинь айгу хэрэг болохоор тийм газар гэж би бодож байна. За тэгээд хамгийн сонирхолтой нь өөр Зарад яадаг байсан бэ гэхэлэр ингээл одоо жишээ нь цагаан сармар гэл байгаа штэ. Тэгээд Lunar New Year энтрээр ингээл биднэрт за одоо нүрээ ингээд улаанаар будаарай. Улаан контур тавиараа ч юм уу улаанаар уруулаа будаарай, ягаанаар уруулаа будаарай гэж биднэрт ингээд дэм өгчдөг байсан. Тэгэхээр одоо жишээ болгох юм бол одоо 2 сард одоо Lunar New Year гэхэд болдог ш. Тэгээд яг тэр үеийг далхиндуулаад одоо тэдээс тэдний хооронд 2 сарын 1-ээс 2 сарын одоо 14-ний хооронд бүгдээрээ яг энүүгээр ингэж будаарай гэдэг ингээ хүний нүүрний зурагтай ингээд хүний нүүрийг ингээ улаан будцсан. Тэгээд яг энүүгээр будаарай гэд бүх одоо будгийг нь 0-тай тавьчихдаг. Тэгээд тэр подкаст нь бид нэр ингээд туртай ингээд аваад ингээд хэрэглээд ажилд орохоос өмнө ингээд өөртөө ингээд будаад тэнгуутаа ингээд Зарагийн баах өнөрт тусдад ингээд 0-т ингээд өрөөд ингээд байцсан байдаг. За тэгэл тэрүүгээрээ бас бид ингээд Зарагийн ажилчид бүр амар цацаал тэгээд гардаг байсан.
Өөрчн тэгэл бас нөө үсээ ингээд өсч юм баг хум бол үсээ тэгж байгаарэ урт бол ингэж сүлжээрэй ч юм уу. Тэгж бас ингэж айгуу тийм сонирхолтой. Одоо ингээд бодоход үнэхээр гоё бол цагийн ажил яалтчгүй байсан. Ажил ороход тарахад энэ төр гинза чи өөрөө ямар гоё билээ те. Тэгэхээр ажлаас тарахад айгуу гоё өөр амьсгал ажилдаа ороход бас айгуу гоё газар ингээд амжаал гинзал ингээд яваад орж байгаа юм л та. Тиймэрхүү талдаар бол үнэхээр гоё байсан. Энэ нь бол сул тал бол ерөнхийдөө би аагүй мэдээж надад бол цаад бэрхшээл бол маш их тулгарч ирсэн. Одоо шинэ Япон хүн ирэнгүүтээ би гадаад хүнээр үйлчлүүлэхгүй ч юм уу те. Би надад бол хит удаа тийм юм бол тохиолдож байсан. Ялангуяа тэр хавьд яг жоохон үнэтэй юмнууд агиух байдаг. Мөнгөтэй хүмүүс их явдаг болохоор жоохон ингэж өөрсдөө хитрхи те бярцсан тийм эготой хүмүүс нь жоохон юм гадаад хүмүүсийг харангуудаа мухаа зан гаргах үйл явдал бол байж магадгүй гэж ялцч бодож байна. Гэхдээ үед ялцчгүй Японд айгүйх гадаад хүмүүс янз бүрийн үйлчлэгийн байгууллагт айгүйх ажилдаг болсон. Seven Eleven ч юм уу те өөр Ginza, Zara, ялангуяа Shibuya, Tokyo хаваар бол бүр л их одоо хөл хөдөлгөөн байдаг, гадаад хүмүүс их байдаг газар бүр л их юм гадаад хүмүүс л ажилдаг болж байгаа болохоор ер нь тийм ялгуурлан гадуурхах янз бүрийн тийм Япон хүнээс тэгж арьс өнгөөр ялгуурсан тийм үйлдэл бол нэг аваад байхгүй байх гэж бодож байна. За Zara-гийн хувцсны хувьд яг хэлэх юм бол та нарт хэд хэдэн типүүд өгөх юм бол миний санаж байгаагаар хэрвээ та жижигхэн өмсдөг те одоо шинэ 37 модал чинь бас жижигхэнд орно шүү дээ 36 энэ төр жижигхэн өмсдөг гутлын сайз нь тиймэрхүү хэмжээтэй өмсдөг бол та хүүхдийн тасаг руу н ороод тэгээ хүүхдийн тасгаас нь 37-гийн бас ялгаагүй айгүй хөөрхөн Zara-гийн стилт юмнууд байдаг штэ. Тэднэрс ингээд арай хямдхан ингэж бол авч болдог шүү. Тэгэл оймсч байж болж ин тэ. Тийм болохоор хүүхдийн тасгаас нь хэрвээ танд тарах одоо тий резмер байвал тэгээд өнгө үзэмжинд таалагдчихийвэл бас тэгж мөнгөө хэмнэж болно. Тэрийг нэг хүүхдийн гэж бол дараа нь өөр хүмүүс бол хараад байхгүй байх гэж бодож байна. За өөр типс хэлэх юм бол ер нь бол үлрэл болгоо миний бодлоор 6 сард тэгээд 11 сард жилүү за би интернет сайгаанд оруулчих. Том сэйлүүд болдог. Тэр сэйлээр нь ороод аваарай. Ялцчгүй хямдхан байдаг. Тэгээд бас онлайнаар захиалж болно. Бас онлайнаар захиалаад буцааж бас болдог. Таньж байгаа типүүд бол нэг тиймэрхүү типүүд байна. Тэгээд мэдээч сайн ч хувцас байгаа, муу ч хувцас байгаа чанарын хувьд яг гоё чанартай хувцснууд нь бол үнэхээр гоё. Зарим нь бол үнэхээр одоо Zara-д ажиллаж исэн миний хувьд би чинь тийгээл хувцснууд нь айгу муухай болсон байдаг шүү дээ. Нөгөө нэг хамдрал эхлэнгүүд хувцас нь энэ тэрүүгээр аюух тарцсан газар мазар ингээл их хөрөлдсөн тэгээ хөвчж идэг. Ингээ харахаар бас тиймэрхүү одоо тий гайгүй үнэтэй тийм хувцснууд доор ингээд хөвтээд байхаар жоохон үнцэн Zara-д орохоос өмнө Zara-г айгу гоё одоо тий бараатай айгу гоё дэлгүүрж боддог байсан бол дараа нь ингээд яг өөрөө дандаа хараад байхаар ч тэрүү айгу хямдрал зарлаад хямдрал нь хүмүүс авахгүй болохоор хямдрал нь улам л өндөр болоод байдаг тийм хувцсууд энэ тэрийг харахаар ер нь их Zara одоо бол нэг амар Zara гэх бол болцсон. Чанартай бол ер нь бол санагддаггүй. Гэхдээ яг чанартайг нь аваад хэрэглүүл бол мэдээж удаан хэрэглээлээтэй л дээ. Тийм байдаг байгаа шүү. Тэгээд цаашаа явъя. Тэгээд би тэгж явж байгаа дараа нь ковид гараад би их сургуульд ороод тэр Ginza-д ажилладаг болохоор Ginza-д ажилладаг байхдаа би ABK гээд их сургуульд бэлддэг тийм сургуульд явж исэн. Тэгээд тэр ягаад дуусныхаа дараа өөр Мачида гээд ерөнхийдөө бол бүр Ginza-гаас айгүй тийм хол хот руу явж их сургуульд орохоор болсон чинь би мэдээж Ginza-гаас ажилд явж чадахгүй шүү дээ. Ажил хийж чадахгүй. Тэгээ би тэр Ginza-гийнхаа Zara-гаас гарч исэн баггүй нэг жил ажиллаад болохоор Seven Eleven байсан. Тэр нь болохоор манай яг гэрийн хажууд ойрхон амар. Тэгээ тэр Seven Eleven-д ажилласан чинь айгүй тийм уйтгартай. Үнэхээр уйтгартай ажил санагдаад бүр ингээд ажлаа солимоор санагдаад. Тэгээ яг тэргэж ажиллаж байхдаа яг тэр үед ковид гарсан болохоор нөгөө нэг Японч нь ингэсэн шүү дээ. Яг ковид гадаадаас Японд ирж байгаа хүмүүсийг хотелд байл 14 хоног ч илүү карантинлсэн шүү дээ. Яг тэр үед нь call center гээд ажил хийсэн байхгүй юу? Тэр чинь тэгээд яг ковид үед хийсэн болохоор цалин нь бүр маш өндөр байсан. За баргалж ялаа байз. Нэг өдөрт 20,000 аваад илүү. Нэг өдөрт 500-600,000 500,000 төгрөг аваад илүү да.
Тэгээ нэг гарахаараа 4 удаа гардчихлээ. Би тэгтээ айгу богинохон сар 1 сар илүү 2 сар тэр ажлыг хийсэн. Айгу богинохон хийсэн. Тэгээд тэр нь яадаг ажил вэ гэхлээр гадаадаас Японд ирж байгаа хүмүүсийг нэг хотелд буулгаад тэр хотелд ингээд бүгдийг тусгаарлцсан байгаа штэ. Тэгээд бид нэр одоо call center-ийнхэн бид нар нэг давхарт суугаад тэднэрт янз бүрийн юм хэрэг болох юм бол бид нар рүү залгаад за надад ингээд ийм юм хэрэгтэй байна, ингэмээр байна, тэгмээр байна гэд биднэрт ингээд тэр хүнд янз бүрийн юм хэрэг болох юм бол бид нар тэднийг бичиж аваад тэр бичиж авснаа одоо дараагийн хүмүүстээ ингэж өгөөд тэгээд team call center-ийн team ажил хийдэг байсан байхгүй юу. Болохоор би нэг 100 сарны 200 мянга 300 харж 300 мянга yen шахаж авсан шүү. Тэгээд тэр чинь нөгөө нэг айгу тийм ноцтой бүсд орчин штэ ковид үед ковидтэй байж болцсохгүй тийм хүмүүстэй ажил хийж байгаа болохоор цалин тийм өндөр байсан байхгүй юу. Гэхдээ бид нэр одоо тий одоо жишээ нь өглөөний 9-өөс оройн 9 хүртэл тэнд call center-дээр суугаад тэгээд орой 9 ажиллаад харангууд хотел нөгөө бид нар өөртөө одоо 2 давхарт нь жилийн 3 давхарт нь хотелд өөртөө буудаллаад орой 9-өөс тий өглөөний 9 хүртэл тэр хотелд буудлаад буцаад өглөөний 9-өөс оройн 9 хүртэл ажилдаа гардаг тийм ажил байсан юм. Тэгээд буудлах нь бол үнэгүй гэхдээ одоо 7 хоногт 5 удаа ингэж бүр дараалж гардаг. Тэр буудалтай амьдардаг гэсэн үг. Тэгээд хоолн цаанаасаа үнэгүй тийм ажил 1-2 сар хийгээд тэгээ нэг японочдтой хамт суугаад японочдын хамт мэдээтэй найз нартай хамт хийсэн. Монгол 3 найзтай нартайгаа хамт хийсэн болохоор найзтайгаа ингээл ярьж мэрэл сонирхолтой өнгөрсөн л тоо. Гэхдээ яг ингээл хамт сууж байгаа нөө японочдтай 40 нэмэх одоо 30 нэмэх 40 нэмэх Япон эмэгтэй хүмүүстнийхийнх нь байгаа юм л та тэд нартай ингээл маазраал янз бүрийн юм яриад тэдний ховж японочдын ховж яаж ярьдаг гэдгийг тэнцээс ингэж аягүй сайн одоо харж авсан гэх юм уу. Тэгээд амар их мөнгө цуглуулж чадсан тэрхүү үедээ би анх удаа л одоо амьдралдаа амар их мөнгөд одоо тэнцээс тэгж би авч чадаад. Тэрний дараа болохоор дараа нь дахиад ажил хайж агаад Uniqlo дөрвөлдөө би Uniqlo-д угаасаа ормоор байсан. Яагаад Uniqlo-д ормоор байсан бэ гэвэл ерөнхийдөө бол Uniqlo-д ажилласан хүн дараа нь Японд шүүшаку бие ажил хайхаад тий ажилд ороход айгүй амар байдаг гэж би хүмүүсээс сонссон байхгүй яа. Тэгвэл компаниуд айгүй туртай байдаг гэж хүмүүс сонсч ирсэн. Uniqlo өөр айгүй тийм хатуу яг л юм Япон журам Uniqlo ч өөр Япон компани штэ. Яг тийм Япон компанины доор яг л Япон хүмүүс шиг тэгж ажилладаг болохоор чанга хэр баргийн хүмүүсийг ажилчнаар авдаггүй гэж сонсч ирсэн. Тэгээд дарааны зүрийн компанид ажилд орсон тэр компани хүмүүс ч гэсэн айгүйх Uniqlo-д ажиллаж исэн хүмүүсийг авахд айгүй туртай байдаг гэж сонсож байсан байхгүй юу. Тэгээ бас Uniqlo-гийн хувцас гэл би угаасаа хувцсны дэлгүүрт өөрөө ажиллах туртай байсан. Миний амьдрал нөлөөлөх сайн чадвар маш их ихтэй болохоор би Uniqlo-д анхаас орё гэж бодсон. Яг ойрхон Zara орё гэсэн ч тэгээ болоогүй. Тэгээ би ойрхон байгаа гэрээхээ ойрхон байгаа дипломнуудыг Uniqlo-д 2-3 Uniqlo-д ярьслаа гэсэн чинь би тэнцдэггүй. Тэгэхээр би одоо яах вэ гэж бодож байгаад за тэгвэл одоо ингэ гэж бодоод дараагийнхаа өгөх за тэгвэл надад ийм Zara-д ашиглаж исэн Zara тэмдэглэл хийж исэн юм жижигхэн дэвтэр байсан. Zara-д ингээд бүх юм ингээд тэмдэглэлсэн бүр үнэхээр тэрийг хүн хараад бол үе охин бол үнэхээр ажил хийж чаддаг, юм тэмдэглэж чаддаг, юм сурах тэмүүлэлтэй охин байна гэдгийг бол тэнцэнээс үнэхээр харахаар тийм дэвтэр байсан. Тэгээ би эхлээд Uniqlo 2-3 Uniqlo тэнцээг өгсөн шүү дээ. Тэгэхээр би за дараагийнхаа үйл орох Uniqlo-д ярьцлага өгөх Uniqlo-д энэ жижигхэн дэвтрээ би харуулъя гэж бодоод тэгээд би тэрийг авч яваад тэгээд одоо ярьцлага болгон дээр чи хүнээс юм хүм асуудаг байхгүй. За чи одоо тий оюутан уу одоо хизээ ингээд ажиллая гэж бодож гин тий ер нь хэр их гарах боломжтой вэ? Шинэ жил мэл баярын өдөр дээр гарах боломжтой юу гэж асуунгуудаа бас өмнөх одоо ажилдаа тий өмнөх ажилласан ажилдаа чи ямар ажил хийж исэн бэ? Тэгээд тэр ажилласаа юу сурсан бэ? Тэгээд Uniqlo чи одоо юу хийж чадна гэж өөрийгөө бод. Чинь Uniqlo-д юу хиймээр бид нарт ямар үнцийг нийлүүлэх юм ч юм уу те. Иймэрхүү юм асуултууд асуудаг. Тэгэхээр би окей би одоо ямар ангил хэлнэ штэ мэдээж. Би зараад ийм гой юм сурсан, японочдод харилцсан сурсан, үйл шинээс соёлыг сурсан гэж хэлж болно. Гэхдээ би тэр зараад ашиглаж исэн юм тийм жижигхэн дэвтрээ бариад бичсэн дэвтрээ. За би зараад ийм юм сурж исэн гэд юу хүчээсэн. Тэгээ харуулсан чинь намайг тэр
намайг надаас ярилцлага авч байгаа тэр хүн би чамаа шууд авъя гэд намайг тэгсэн. Тэгээд вау гэл yes гэж бодсон. Тэгээд хамгийн гол нь өмнөх ажилласаа яг юу сурсан гэдэг бүр нэг бүрчлэн бодтой тий хүнд хэлээд нэг зүгээр би маш их юм сурсан биш яг юу сурч исэн гэдгээ сайн хэлээд тэгээд өнөглөөд бас өөрөө юу хийж чадах юм. Одоо тийм хүмүүс ер нь бол тийм хувцас арддаг хүмүүс хүнээс юу хардаг вэ гэхлээр одоо үйлчлүүлэгчтэйгээ хэр одоо тий сайн харилцах, хэр сэтгэлээсээ харьцаж гин, хэр хариуцлагатай байна, хэр акаруй одоо инээж гин. Тэ хэр харилцагчтай юм инээж ингээ муухай царамаараа гаргаж болохгүй штэ. Таны амьдралд чинь муухай юм тохиолдсон ч гэсэн муухай царай гаргаж болохгүй. Тэгэл ямар ч юм тохиолдсон дандаа л инээж явах хэрэгтэй. Бид нар чинь бас тэр үеч бас ковид гэж би масктай байсан. Тэгээд ингээд би инээхээр ингээ минут ингээ дэше болохгүй байгааз. Тэгээд намайг ингээ чи нүдээ ингээ заавал инээ гэд. Тэгээ би ингээ масктай мөртөл зариуд ингэж харилцагчдаас ингэж харилцдаг байсан. Намайг ингээл кассан дээр ингээд зогсож байхад чинь манай дарга намайг дуудан гутаа чи өөрөөсөө инээж байгаа чи маскны хартаас харагдахгүй байна. Чи аль инээгээд ихтэй гэд. Тэгээ би зориуд ингэж инээж ингээ харцсан. Тэгээ тэнцээс харахад бол Япон одоо тий харилцагч одоо тийм үйлчлэгээний байгууллага бол ялцчгүй хүмүүстэй ингэж чанга дуутай пэйго интерпрет яг маш сайн хэрэгэлдэг байх хэрэгтэй. Дотн мэдрэмж төрүүлдэг юмыг асууж масууад энэ яад юм бол тэрний яад юм бол гэхэд бол ингээ хурдан шуурхаа ингэж хөдөлдөг тий. Зара дээр бол тийм байхгүй. Uniqlo дээр бол байгаа жишээ нь энэ хувцас маань ийм технологитой та ийм үед ингээ ашиглавал зүгээр. Тэгээд энэ хувцастай энийг ингэж тохируулж өмсвөл тань сайн гэдгийг бас ингээд хүнд ингээ гоё ингэж зааж зөвлөгөө өгч чадаар тэгээд тэр чинь дандаа ингээ шинэ бүтээгдэхүүн гараад сквал нөө бүтээгдэхүүн надад шинжлэгдээд явж байгаа штэ. Тэр шинжлэгдэж байгаа бүтээгдэхүүнүүдийг бас ингээ маш сайн чэйжлээд тэгээд Uniqlo ч маш их юмнуудыг цээжил тэг инг гэдэг баггүй зараг бодвол илүү тийм профешнл бүр илүү тийм нарийн гараж яах вэ зүгээр л материалын трийг цээжлээд байх шаардлагагүй шүү дээ. Ер нь юм хүм цээжлээд нэг тийм касмас гэхээс биш. Ер нь нэг тийм хувцсны тал дээр юм цээжлээд байх шаардлагагүй. Uniqlo-гийн тал дээр болохоор хувцсны тал дээр бид маш юм цээжлэх хэрэгтэй байхгүй. Өмнөх загвар нь ийм байж хаад ийм болцсон юм аа гэд энэ чинь бааш хөдөлч хүн 7 хоног болгоо ингэж апдейт хийгдэж байгаа болоход тэр болон дээр та заавал сурах хэрэгтэй болно. Тэгэхээр би тэрийг ингээ сайн сурч чадна гэдгээ бас та өөрөө илэрхийлэх ёстой. Uniqlo-д ажилласнаар би харилцагч нарыг өөртөө ингээ сайн татаж чадна гэдгийг сайн илэрхийлэх ёстой. Яагаад гэвэл Uniqlo ч дандаа ингээд өдөр болгон өглөө болгон за одоо харилцагч нар тэр Uniqlo-гийн одоо вебсайтн дээр ч юм уу тийм сэтгэлдээ айгүйх японочч сэтгэлдээ амар хилдэг. Тэгээд одоо шинэ би өмнө 7 өчигдөр ингээ Uniqlo-гаар үргэлжлүүлээд яг нэг тиймэрхүү хувцастай тийм стаф ч надад үнэхээр их таалагдсан надад яг тэгж харцсан би дахид заавал очино гэд. Японы үйлчлүүлэгч нар амар их тэгж юмд сэтгэлээ маш их хилдэг. За тэгээд тэрнээс нь ингэж бас одоо Uniqlo-гийн хүмүүс бас хүмүүсийг сайшаавал сайшаа муу одоо тий стаф нь муу байвал бас тэндээс нь ингэж дүгнэж болдог байхгүй. Тэр дээр чсэн би үнэхээр одоо сайн байж чадна гэж ингэж бол хэлэх хэрэгтэй. За өмнөх бичлэгээр бийсэн ч ялцчгүй 30% хямдрал бол байдаг. Гэтэ хямдруулсан бүтээгдэхүүнийг бол дахиж хямдруулж бол авч чаддаггүй. 30% биш 25% ч лөө 25% байх. Uniqlo-гийн цагийн залин ажиллах тусам эсвэл чи сайн байх тусам нь ранк чинь нэмэгдээд ранк чинь нэмэгдэж байгаа хэрээр салхин чинь өсдөг. Минийх болохоор сүүлдээ 1100-аас эхлээд 1250 болсон шиг санагдчихэв. Тэр чинь айгүй их мөнгө ерөнхийдөө бол нэмэгдэж гэсэн үг шүү дээ. Би 2 жил гаруй Uniqlo-д ажилласан. Багтаа сард нэг бас нэг 30-40 мянгаас ихсүүлээд хамгийн ихтэй бас нэг 90 мянган йен энэ авчихсан баха. Хамгийн ихтэй би нэг тэгж ажилддаг байсан хичээл танхаараа Uniqlo болсон чинь хумсаа айгуу тоод урт тентэр бодож болохгүй маш энгийн тийм хүний нүдэнд өртгөөргүй тийм офис бодолт гэж ярьдаг шүү дээ. Манай монголчуудтай тийм будгаар будна хамаагүй том accessories энэ хүний нүдэнд тусгаар тийм accessories зүүж болохгүй, брэнд юм зүүж болохгүй ч гэдэг юм уу. Үсээ янз бүрийн өнгөөр бодуулж болох болохгүй, нүрээ хамаагүй тотмод ингээл бодуулаад янз бүр болж болохгүй. Тэгээ нөх хувцас нь болохоор заавал Uniqlo-гоос авсан хувцас байх хэвээр тэгээд хувцлахтай болохоор хитрхи богино юм өмсч болохгүй, хитрхи бие барьсан юм өмсч болохгүй ч гэдэг юм уу. Яг ингээд харахад яг үйлчлүүлэгчтэй харьцахад саад болохоор тийм сэтгэл төрүүлэхгүйгээр
тиймэрхүү одоо бие авч явах хэрэгтэй гэдэг. Тэрний дараа болохоор хөгжим тоглодог хүмүүс аж магадгүй те. Ялангуяа би бол морин хууршид төгссөн болохоор морин хуурын талаар нэг ийм бичлэг уурсан байгаа. Та нар үзээрэй. Хөгжим сонирхож байгаа хүмүүс. Хөгжмөр төгссөн хүн бол ийм алтур хийж болно. Би бол өөрөө Хоккайдод байхдаа бас морин хуур агиух тоглож исэн. Тэгээд тэнчнээс мөнгө олж исэн. Тэрийг бол энэ бичлэгэн дээр маш их ярьсан байгаа. Тийм ер нь бол тэгэж авьяасаараа чаддаг юмараа хөгжмөөрөө бас тэгэж заавал ажил хийн гэхгүй тэрүүгээр ингээд карьераа хөөгөөч ч юм уу те давхар карьераа хөөгөө тэгэж тэрүүгээрээ тэгэж мөнгө олж болдог байгаа шүү. За би өөр нэг тийм сүдтэй ажлууд бол хийгээгүй ер нь бол дандаа л юм үйлчлэгний байгууллагуудаар ярьсан би уус айгу хүнд үйлчлэх дуртай хүний арга ивийг олохтой ер нь бол ажгүй сайн юм шиг байна. Тэгээд хувцсан бас дуртай болохоор ерөнхийдөө хувцсны байгууллагуудаар газруудаар ингэж ажилласан. Тэгээ маш цэвэрхэн наад би өөрөө ч гэсэн айгу хувцснууд аваад тэгээд заараа тентэр ажиллаж байхдаа одоо тийм хамаатны хүмүүс ч юм уу гэр бүлийн хүмүүстэй энэ төр айгу хувцас энэ төр авч өгдөг байсан өөрийнхөө хөнгөлөлтөөр Uniqlo болохоор өөрийнхөө хөнгөлөлтөөр зөвхөн гэр бүлийн хүнд хувцас авч өгч болно шүү. Тэрний янз бүрийн танихгүй хүнд бол Uniqlo-д авч өгч болохгүй. Гэр бүлийн биш хүнд бол хувцас авч өгч болохгүй. Би бол яг тэрийг яг л яс тас барьдаг байсан. Яг хүмүүс сэргэлэнтэй тэгэл өөр ажиллаж агаад тэрээга хямдхан гутаа тэрийг Монгол руу зардаг хүмүүс бас байдаг юм шиг байна. Заарад болохоор нэг тэгж заавал гэр бүлийн хүн заавал хувцас авах хэрэгтэй гэхгүй хамаагүй тэгэл заарад бол хямдруулаад хин дуртай нь бол тэгэл натам тамт яваал тэгэл ер нь авчдаг байсан. Өөр гоё Японд хийж болохоор ажлууд мэдээж зөндөл байгаа. Би нэрээ нэг ажил хийжсэн тэрийг мартаж. Тэр нь юу байсан бэ гэхлээр ийм галерей дотор тэр сарын хугацаа хүмүүсийг зурганд хөрвүүлэхгүй тул тэнцээ ингэ сууж идэв. Яг ингэ санал байгаа шүү дээ. Ингэ сандал дээр ингээл яг ингэ баримл шиг ингэ сууж явах хэрэгтэй. За гончууд юу гэж лаа да тий зурганд хөрхөвтэй. Тэр бол миний амьдралдаа хийжсэн хамгийн хэцүү ажил байсан. Юу ч хийхгүй яг нэг газараа ингээд сууна гэдэг чинь бүр амар хэцүү юм билээ шүү дээ. Бүр юу ч хийхгүй 8 цаг ингээд сууна гэж боддоо. Цагийн 1400 yen авч исэн болоо тэр үедээ. Тийм байна. Тэгээ та нар хэрвээ ажил хаймаар байвал миний одоо зөвлөгөө гэх юм бол Японд гоё ажлууд байдаг. Эсвэл гоё зөөгч хийж болж байна. Одоо манай монголчууд бас сайн мэддэг байж магадгүй хилэлтэй том хорим дээр том хотеллуудад зөөгч энэ төр хийдэг. Тэр бас айгүй хэм сурдаг. Одоо хэлэстэй янз бүрийн л ажил байгаа даа. Манай найз болохоор цэцэрлэгийн багш хийдэг байсан. Тэгээ цэцэрлэгийн багш оюут байхдаа цэцэрлэгийн багш хийх яг манай найзын хэлж байгаагаар болохоор яг ингээ ядарч үед яг хүүхдэд ингээ харьцуулахаар тий хичээл хажуулах хажуугаар ингээ дандаа бас хүүхдүүдтэй чи инээх ёстой тоглох хэрэг гарна нэг тиймэрхүү юмнууд бас байдаг болохоор бас жоохон ядарчтай байдаг гэж би сонссон юм байна. Оюутан байгаа дээр гоё цагийн ажлууд хийгээрээ бас хэрвээ та цагийн ажил хийхийг хүсвэл би зарим нэг вебсайтуудыг энд ингээд оруулчих. Эднээс ингээд олоод та нар маань дуртайгаа сонгоод хийгээрээ. Ер нь CV-гээ манайхан бол яаж бичих ерөнхийдөө бол мэдж байгаа байх. Хэрвээ та нарт янз бүрийн санаа байхгүй бол би доор description хэсэгт өөрөөс одоо тий зүгээр нэг жишээ болгоод CV оруулчих. Тэр CV-г та нар хараарай. Бичлэг хэрвээ таалагдаад сонирхолтой санагдаж байвал лайк дараарай. Тэгээд subscribe хийгээрэй, коммент үлдээгээрэй. Надад аюу тийм урам зориг өгдөө шүү. Ингээ та нарын үлдэж байгаа коммент ч юм уу эсвэл ингээ subscribe нэмэгдэж байгаа тоогоор ингээд би хүнд хэрэгтэй юм хийгээд байгаа юм байна да гэд тийм урам зориг өгдөг болохоор намайг subscribe хийгээрэй. Би тэгээд цаашдаа Японд яг ингээ оюутан болоод амьдрах үйл ямар юм бэ гэдгийг талаар Итали яг оюутан болоод амьдрах нь ер нь Итали ямар хуулс байна гэдгийг та нарт бас ярих гэж бодож байна. Италид бол цагийн ажил бол би бол байхгүй шүү дээ. Хараа би Японы хичээл бэлдэж байгаа хамаг зүрх сэтгэлээ шингээгээд Японы биш хичээл бэлдэж байгаа. Би өөрөө хүндээс ингэж юм тайлбарлаж ярьж өгөх туртай хүн. Тэгээд өмнөөс Японы ер нь бол зааж исэн. Ерөнхийдөө бол 5 жил зааж байгаа туршлагатай. Тийм болохоор та нар маань ч гэсэн хэрвээ Японы сургуулийн дээр авахыг хүсэж байвал настай холбогдорой. Би эхний 50 хүнд хөнгөлөлттэй сургалтаар заръя гэж бодож байгаа. Тэгээд дэлгэрэнгүй мэдээллийг та нарт хүргэнэ. За. Тэгээд намайг subscribe хийгээрэй, лайк дараарай. Баярлалаа. Тэгээд гик хийхдээ хэд авчихсан гэж
10,000 yen, 7,000 yen, Монгол мөнгөөр нэг 200,000 энэ төр бол нэг толготой авдаг байсан гэд ойлгож байна шүү. Тэгээд бас гиг манай хуураараа дамжуулж маш их хүнтэй танилцсан, хүмүүс бүрээ маш гоё хүлээж авдаг. Чи ялангуяа манай хуураар төгсөн бол би бол энэ бичлэгэн дээр маш их ярьсан байгаа. Энэ бичлэгийг заавал үзээрэй. За баяртай.